Хүн нүгүрний дараа хүчирхэгжин оршин тогтсон улс бол Сиамби. Сиамби улс хүн нүгийн төр ёсны уламжлалыг залгамжлан урагшлуулаад зогсохгүй. Ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү гарсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Газар зүүн байрлалын хувьд Оросын Аз дахь бүх нутаг дэвсгэр, Япон солонгосын хойг, Монгол, Хятадын нутаг дэвсгэргээд зүүн өмнөд Азийг бараг бүхэлд нь иргэшээж байжээ. Харин Сиамбигийн дараа түүхэн тэмдэглэгдсэн улс бол Нярун улс. Жарун хаан Нярун улсыг байгуулж, умард нүүдэлчдийн хэрэгэлсээр ирсэн арабтын тогтолцоонд улсаа оруулж, зэрэг захиргааны шинжтэй хуулиудыг тогтооснороо түүхэнд тэмдэглэгдсэн. Нярунаар соёлын хөгжлөөрөө өмнөх нүүдэлчдээс илүү хөгжингүү төдийгүй, хожим нь бурхны шашинд дэлгэрч бүр төрийн шашны хэмжээнд хүрсэн гэж үздэг. Аливаа улс орны нийслэлийг харь угсааны хүн амын дунд байгуулагдаагүй бөгөөд Хүн нүү, Сиамби, Нярун улсуудын нийслэл нь бүгд өнөөгийн Монголын төв нутаг, Орхон голын хөндөй, Хангай нуруунд байсан археологийн болон бичгийн сурвалжаар нотлогддог. Эдгээр нэр нь өөр боловч Монгол угсааны төр ёсны уламжлал эдгээр улсуудаар дамжин уламжлагдсан баяцаар түүхэн цаг хугацааг туулсан байдаг. Тэгвэл Нярууны дараах улс бол Тургууд. Ихэнх судлаачдын үзэж байгаагаар Тургууд эрт дээр үеийн Казахстанаас хойд зүгт баруун Сибирьд сууршиж байсан гэж. Хүн нүгийн эзэнт гүрнээс хойш Сиамби, Нярун, Тургу улсуудын тухай цухас дурдахын учир бол нэвтрүүлэгт голлон үзүүлэх Монгол бичгийн эртний дурсгал нь Тургийн ихэнх үед холбогдож байгаа юм. Аливаа түүх өрт хойтох цаг хугацаа нөхцөл байдалтайгаа заавал уялдахын учир үүнийг дурдаад одоо нэвтрүүлгийн гол сэдвтэ оръё.